Өнөөдөр бүх юм эцэслэгдэх болно. Томи маань ашгүй эмнэлэгт ирээд эмээ уугаад нилээн дэнхэрсэн байх бөгөөд түүнийг цонхоор харан чийлрэн зогсох үед ард нь Майкл мөн ирэх болно. Майкл, Томи, би нөгөө номлогчийг чинь мэднэ. Намайг энэ дэрээгүй байхад бид хоёрын хооронд нилээн юм болж байсан. Би түүний тархин сум зооё. Харин надад та зүгээр л яаж буудахыг нь заагаад өгч. Юу гэж Майкл зүгээр л онлоод тэгээд гохоод арахад болчдөг юм шүү дээ. Томи эмнэлгээсээ гарan гэртээ ирсэн байх өгөөдөө мань хүний өглөөний хоол гэж бараг тамхи юм уу хайшин. Хоол идэггүй тамхид та сууж байна сте. Тэгтэл гэрийнх нь үйлчлэгч Томигоос та өглөөний имээ уусан уу гэж асуудаг. Томи хариуд нь чи Библи уншдаггүй маяри. Заримдаа л уншдаг. Би тэр эмнүүдийг уухаараа чи миний орны хажуу талд шалдан Библи уншаад байгаа юм шиг юм хардаг. Цааш юу болсныг нь мэдмээр байна уу? Гүгүү. Би ч гэсэн адилхан. За тэгэд үзэгдэл шилжих өгөөд Томигийн гэрт Альфи Соломон хурж ирдэг. Альфи яагаад ирж байгаа вэ гэхлээр Томи нөгөө нэг үлдэгдэл мөнгөндөө авах гэж байгаа тансаг үнэт идэллүүдээ шинжүүлэх гэж байгаа юм байна лээ. Тэгэд энэ удаагийн бизнес дээр бас Томитой хамтарч ажиллах болно. Тэгэд гаднаас Артур, Жон хоёр орж ирэх өгөөд Артур харснаа шууд л дургуйцдаг. Гэхдээ тэгэхгүй яах вэ ч одоо өмнөх сизон дээр бүр хуг бэтэрсэн юм чинь те Артурыг. За тэгэд манай Артур Соломон хоёр уучраа олоод дээр юм хийх баг бараг л бүрдэж байгаа нь. Манай гурав үргэлжилсээр нэгэн газар гуруулаа явж ирэх бөгөөд бууж ирснэ Томи. За залуусаа нэг зүйлийг сануулъя. Энэ хүмүүс биднээс ч долоон дөрвөлсөн шүү. Бидний хизээж сонсож байгаагүй зүйлийг уудаг. Бараг л галзуу хүмүүс шүү. Өнөөдөр тэд нар бид нарыг шалгах болно. Гэт харсан чинь юу вэ? Жинхэнэ дүрээрээ нөгөө нэг манай Орос ах нар ээж нэзтэй. Энд бараг нөгөө тэнэг Иван том болцсон зогсож байна үгүй. За тэгэд ямар тест авах гэж байгаа вэ гэдгийг Томи энд тайлбарладаг. Энийг давчвал тэгэл ер нь л болоо доо. Томи, за хоёроо. Оросын ер нь ийм хөлсний алуурчин болон бохир юм хийдэг хүмүүс дандаа нэг бүлгэм тариатай байдаг юм байна. Тэгэд тэд нар нэг тийм юм шивэстэй. Та хоёрыг бас тийм юмтай байна уугүй юу гэдгийг одоо шалгах гэж байгаа. Гэтэл манай хоёр ёстой тийм шивэс мэвэс байхгүй гэсэн чинь харин тэрийг чинь шалгахын тулд хувцсыг чинь тайлбарлана гэж аавна өстэй. Артур эхлээд үгүй мүгүй гэлэж идэл Томи түн дээр ирсэн ээ. Артур бүсгүүчүүд хөгжилтгэлтэй. Гэсний дараахан Артур за бүсгүүчүүдээ Бэрмингhamд үйлдвэрлэв. За тэгээд Жон ч хажууд нь инэнгээ бас шалгуулаад тахдаг. Тэгснэ Татьяна хоёр бөмбөлөгний чинь ардаас үзэн чигшиг бро. За тэгээд тэд нар үргэлжлээд ястаа нэг хөл толгой нь мэддэхгүй хаана юу болоод байгааг нь ойлгохдохгүй юм болж байдаг. Энэ дэндгүү том хүний ажил. Зарим нэг заваан дүрслэл харагдах өгöd эрэгтэй хүн эрэгтэй хүнийхээ бүр юуг нь яаж яадаг. Энэ одоо орсууд юундаа байна. За. За тэгтэл Жон хамт сууж исэн бүсгүйгээ наана хүлээж агаарэ гэд зөөгчтэй уулзах гээд гараад явна. За болоочтой Жон маань хүртэл одоо тийм сонирхолтой болцсон юм уу гэсэн чинь бас арай үгүй. Мань хүний тавьсан тагнуул нь энэ залуу байж таарна. Тэгээд тэр тагнуулаасаа ганц хоёр зүйл мэдэж авсан шигээ зүгээр үгэтэл би энэ чинь сэзээ явах юм бэ. Энэ газар чи яг юу юм бэ? Сайн нэг Орос ах ирснэ ирж боо хөх гэсэн. Жон энэ чинь хэзээ явж болох юм бэ? Арай болоогүй. Гол юм бүтээг байгаа. За тэгтэл Томи Татьянатай уулзаад өөрийнхөө хөлсөнд авах гэж байгаа үнэт идэл агуулсан газар руугаа явдаг. Тэр газар нь байшингийнх нь за одоо юу гэж тайлбарламар юм дээ. Бараг төөрдөг байшин шиг юмар явж ирдэг газар байдаг. Булан болгонд нь нэг водка ах зогссон. Тэндээ бас нохоо мохоотой. Зөвхөн хааны удмынхын нэвтэр нэтэрээ бас сүртэй. Тэгсэн дотор нь ортол мань Соломоныг харин хүлцэн зогсож байдаг. Томиг ганцаараа ирнэ гэсэн чинь эн чин хийн гэж гисэн. Наадах чинь Лондонд миний хамгийн итгэж болох сайн үнэт идэл мэддэг хүн. За тэгэд хүлээсийг тайлаад жижигхэн ярилцлага өрнөдөг. Нөгөө Орос ах чинь Оросоор энэ новшоос арх үнэртэй байна. Гэтэл Соломон манай үнэт идэлийн дэлгүүр архины үйлдвэрийн дээр байдаг юм. Гэтэл бүгд гайхаад хүү чи Оросоор ярьд юм уу гэсэн чинь. Тийм ээ. Би Оросоор ярина. Та нараас болоод. Яагаад гэхлээр та нар муу сайнууд өвөл цасан дээр нохоогоор хөөлгөж манай ээжийг хэд хэсэг тасч хайсан. Гэхдээ яг одоо бол бизнес яригдж байна. Гэтэл Томи 70,000 паунд хүртэлх мөнгөн дүнд нийцэх идэлийг сонгож аваа гэдэг. За тэгээд Соломон энэчнээс жинхэнэ сонгож эхэлдэг. Энийг бол би 1500-аар үнэлнэ. 1500 гэж.
За яг хуу 1800. Одоогийн анш нь яг хуу 1800 зөв л дөө. 2000, 3400, 4500, 1000. Чи тоолж байна уу Томми? Тэмээ тоолж байна. Гэж явж яснаа. Манай нэг найз Оросуудад байсан нэг юмны талаар асуусан юм л да. Нэг тийм юу лээ? Өндөг үлээ дээ. Гэтэл Орос ах бид нар энэ тохиролцоон дээр Fabergé өндгийг оруулахгүй гэж хэлсэн мэт дээ. Тийш дээ. Fabergé өндөг. Гэтэл ихнэр нь гаргаад ирээ гэд харуулна. Харуултал харин нөгөө өндг нь чихтэйхэн сайхан ид харагддаг. Тэгэд би бас судалгаа хийлээ л дээ. Энэ одоо яадаг өндөг болчоод ингэж акцент өгöd байгаа юм бол гэсэн чинь. За guys та нар энэ Fabergé өндөг гэдэг энийг харж байгаа зү тэ. Энэ Fabergé өндөг гэдэг нь гяс товчхон тайлбарлаад үгүй. Энэ Fabergé өндөг нь болохоор House of Fabergé гэдэг үйлдвэрээс гаралтай нийт ер нь бол аюул олон үйлдвэрлэгчсэн. Гэхдээ тийм ч олон байхгүй. Энэ нь болохоор одоо яг энэ Canon дээр гарч байгаагаар бол 35,000 паундын үнийг бол ханга давна гэж байгаа шүү дээ. Энэ нь болохоор 1910-ад оны одоо 35,000 паунд. Тэнгүүт одоо сүүлд хамгийн үнэтэй зарагдсан 5 Fabergé өндөг байт юм байлээ. Тэрний хамгийн үнэтэй зарагдсан нь одоогийн ханшаар 33 сая долларын үнэтэйгээр зарагдсан Fabergé өндөг юм байлээ. Тэгэхээр энэ бол айгүй үнэтэй өндөг бааш таарж байгаа байхгүй юу? Deal breaker. За guys киногоор үргэлжлүүлээд үз. За гэд анимашн орж ирлээ. За тэгээд манай хоёр тохиролцоон дөрвөө гэж. Маргааш нь олж манай хэд хэдэн хүмүүстэй танилцах гэж зогсож байгаа харагддаг. Ямар хүмүүс вэ гэсэн чинь Томми, Джон, Артур гурийн Францад хамт тулдаж байсан андууд нь байж таардаг. Эднэр яах гэж байгаа вэ гэхлээр бүр нилээн айхтар төлөвлөгөө гаргацсан заяа. Томми хүнд итгэдэггүй болохоор ажиллагаа явагдаж дуусны дараа Оросууд өөрсдийг нь морин гэж бодоод нөгөө айхтар хамгаалалттай үнэт идэлтэй хадгалдаг өрөөгч нь дээрэмдэх гэж байгаа юм байна лээ. Гэхдээ яг яаж вэ гэхлээр Томми Францад түнэл ухдаг байсан шүү дээ. Газар дор. Хэрвээ та нар санаж байгаа бол тэгэхээр Томми дотор талаас нь биш гадна талаас нь түнэл ухаад ханыг нь дэлбэлж ороод нөгөө идэллүүдэд хусах гэж байгаа юм байна лээ. Тэгэд Францад хамт түнэл ухдаг байсан андуудаа дуудсан л энэ юм байна лээ л дээ. За тэгэд үзэгдэл шилжин Поли ажил дээр ирээд хүү Майкл нь өрөөндөө ирээгүй байхаар нь яваад ордог. Ороод за миний хүүгийн ширээгээр сонин сайхан гэд хараад байжсэн чинь төгжээтэй шүүгэнийхэн түлхүүрийг олно. Тэгэд онгоолгоод хартал хөөр бөгжний сав байдаг. Баярлалаа за миний хүүчээс та хайртай бүсгүйтэй болоо юу да гэд нээтэл яасан. Нөгөө номлогчийн нэртэй сум байдаг. Томми энийг нь харж байгааг нь харчаад яваад өгнө. Тэгээд тэр хоёр маань ярилцсан Томми Майкл өөрөө хийхийг хүссэн. Тэгээд би түүн зөвшөөрөл өгсөн. Гэтэл Поли уйлж миний хүн алахгүй. Хэрвээ тэр номлогчийг Майкл алвал би энэ компаниг чинь сүрэлч шүү. Ой блэд. За тэгээд бүх юм өрнөх гэж би өдрийн өмнөх өдөр ирлээ. Томми нөгөө нэг Грейсийн зохион байгуулах гэд үзээд байсан Грейс Институт гэх өнчин хүүхдүүдийг асран хамгаалдаг. Ядуу буурай боловсрол эзэмшиж чадахгүй байгаа Birmingham-ийнхаа хүүхдүүдийг асран хамгаалах гэд байгуулсан байгууллага нь ашиглалтанд орж байдаг. За тэгтэл тэрнтэй зэрэгцээд нөгөө номлогч Томмитой уулзахаар ирдэг. Ирснээ бүх зүйл төлөвлөгөөний дагуу явна үстэй. Гэт баахан юм шалгаадал Томми тоогчгүй Грейсийн зураг руу хараад байждаг. Тэгснээ чамайг бид нэр ажиглаа л байгаа ш. Гэж хэлээд яваад байна. За тэгээд Том уулзалтын өрөөнд ороод хүмүүс бүгд Томми дээр ирээд баярлсан талархснаа хэлээл явж байна. Тэгээд хүүгээ тэрсэн зогсож байтал нэгэн эмэгтэй крүүвийнхэн ирээд танд ийм нөгөө монохон боёнтой хөшөөг хийж авчирсан юм л да. Хамт хэдүүлээ зураг дараалж идэх хөө гэл. Гэтэл Томич окей гэд даруулаад эргээд харсан чинь хүүн байхгүй болчихсон байдаг. Тэгээд тэнд бүгд шокийн байдалтай Томигийн хүүг хайна. Гэтэл Эйда түүн дээр ирээд арын хаалгаар нэгэн эмэгтэй аваад явж байгааг нэггүй харсан байна. Тэгэд нэг нэгээрээ сандралцаад бүр хайж өгдөг. Томми бараг энэ ч ухаанаа алдсан энд орилоод байж байтал Артур ирээд бид нар моос руу ярина. Хотын бүх замыг хаахулна. Яадаг ч байсаа хайж олох болно. Чи ярин гэртээ арай дуцааж агнаад байжээ. Чамраа хүн залах бах. Гэдгийг сонсоод Томми шууд ажил руу хүрээд ирээд уцаа цагнаал байж байдаг. Гэтэл гаднаас Эйда орж ирээд гадаа тантай нэг хүн уулзъя гинэ. Нэг номлогч байна. Номлогч бидэнд чиний хүү байгаа. Машин цоо. Ой, чи миний тушаалаас зөрчсөн. Гэтэл Томми надад юу хэлгмээр байна? Шууд хэл. Чи тушаалаас зөрчсөн. Гэдэгт Томмигоос хүсэж байгаа баахан юмаа хэлж өгнө.
Тэр их энийг дидэн цагтыг ингээл. Томми хэлсэн болгонд нь толгой төхөд тэгэдэг ямар ч асуудалгүй шүү. Бүгдийг нэ. Юу хийх маань л хэлчих. За тэгэд номлогч түнд за тэгвэл чи хулгай хийх гэж байгаа хамаг юм надад өгнө. Тэр Фабержийн өндгийг хүртэл надад өгнө шүү. Бас оройны 12 цаг болж хонх дугуурхаас өмнө тэр галт тэрийг дэлбэрсэн байх хэвээр. Дэлбэрээгүй байвал чи маргааш нь хүүгээ харахгүй гэж мэдэрээ. Одоо миний машинаас зайл. За тэгээ Томми гэртээ орж ирээд ёстой бүгдийг нь хардаж сэрддэг. Артур. Чи их нэртэй хамаг юм хэлээд байдаг. Бас энэ удаа болсон бүх юм хэлсэн үү? Джон. Чи бас их нэртэй ярьсан уу? Тэгээ танай их нэр чинь наман хагархан юм болохоор хүн болгонд яриад явцсан юм шүү. Эйда. Чи юм уу? Гэтэл Эйда. Би энэ компанид хайрыг л хүсдэг. Поли юу? Та сүүлд нэг зурагчин залуутай уулзаад байсан. Тэрэндээ хэлсэн юм шүү. Тийм боловсралтай залуу ер нь тань шиг ийм эмэгтэйг ер нь яах гэж олж харьцах юм. Энэ тэрийгэд баахан хүүтэй өгнүүдийг Томми гэр бүлийнхэн рүү шийддэг. Майклийн болов уу гэтэл Томми би энэ төлөвлөгөөг Майклд бүр хэлээч гин. Томми хэрвээ зүгээр хин нэгэн чинь хин нэгэнд хэлсэн бол надад яг одоо зүгээр л хэлчих. Гэд уулзалт тардаг. Тэгэд маргааш болж бүгдээрээ эморсон Пол их чигээ харах болно. Сэтгэлийн шарах гэж нэр. Томми арай дэндүүлж байгаа шүү. Яаж одоо ихчтэй тийм үг хэлдэг байна. Тэгэд Томми бодож байгаад нэг уулзалт товолсон нь Соломонтой байдаг. Томми чи ганцаар ирнэ гэсэн яасан. Би ганцаараа гэсэн штэ. Энэ нэг юм харин намайг дагаад ирчиж. Тэр яг гол юм руугаар. Энэ нөгөө нэг нэрсүүд мөнгөөр нь зарна. Энэ нэрсүүд Англид байгаа хамгийн баян чинэлэг нөгөө нэг Фаберже өндгийг авчих магадaltaй хүмүүсийн нэрс. Гэт өгтөл Томми харж шалгаж байснаа шууд буугаа сугалдаг. Чи нэр үлдээч гэж. Ямар нэр? Чи хамгийн баян, хамгийн авах сонирхолтой байсан хүнийх нь нэрийг жагсаалтаас хасцсан байна. Би юу? Би ямар шалтгаанаар хасах юм? Хоёр шалтгаанаар. Шалтгаан 1. Чи миний дайснуудад тохиролцоо төв авах гэж төнөл болон орсуудын талаар хэлсэн. Шалтгаан 2. Чиний хассан нэр чинь миний дайсан. Тэгэд чи түүнийг хамгаалах гээд надаас насчихж. За болоорой Томми өчигдөр чи шугамд авчихлаа альбэ. Чи новшоо юу гинэ? Чи зааг хязгаар ид авсан. Чи ямар зааг яриад байгаа? Тэд нар миний хүүг ашиглаад байна. Чи мэдэж гинэ? Мэдсэн мэдээгүй надад ямар хамаатай биш. За тэгээд Томми уурлаад бүр өөрийгөө барьж дийлэхгүй болоод дарж унгаагаа зодох гэтэл хамт ирсэн залуунд бариад авалгүй яах вэ? Гэтэл тэр залууг нь Томмигийн дагуулж ирсэн Майкл буудааддаг. Альфи новш гэж чамд яг ямар учир байгаа юм бэ? Гэд хоёр талаасаа муудалцсан. Манай Томми ч энэ дээр бүр өстө буугараа зогчих гээл ууралчиж байна. Тэгээд Альфи зөрүүлж ууралдаг. Би чамайг нэг зүйл ойлгосоо гэж хүсэж байна. Чиний энэ уурчин чамайг нэг өдөр ална. Тэд нар чиний хүүг авцсан юм биз дээ. Тэгээд надаар ямар хил хязгаараа зөрчүүлэх гээд байгаа. Хичнээн олон аавуудыг, хичнээн олон хүүхдүүдийг чи алж, ядаж, тастаж хайсан бэлээ. Тэд нарын гимтэй гимгүү хамаагүй зүгээр шууд там руу явуулж ясан биз дээ чи. Яг над шиг. Зүгээр наанаа зогсчод надтай нэг хил хязгаар давсан мавсан гişаг чи надад гохоо дарах гэж байгаа бол эр хүн шиг шалтгааныг нь олцоод дараарай. Гэтэл Майкл юу гэж том Альфиг яг одоо алах нь бизнес маш муу. Гэтэл Томми саяныг үгнэн Майкл яваад Мос руу залгаад урвагч Палмер юм байна гэж хэлчих. Сайхан хэллээ. Альфис honest reaction. Би юу гэж би хүүгийн ч бол мэдээгүй шүү. Гэд энэ хоёрын ярилцлага өндөрлөнө. За тэгэд нөгөө урвагчийг барьж авсан байх өгөөд Артур Джон хоёрын гарт орж байгаа нь энэ. Нөгөө урвагчаас хүүхдийн хаана байгааг мэдж авдаг. Тэгэд үзэгдэл шилжихэд Томми нөгөө түнэлэг ухаж байгаа хүмүүс рүүгээ ирдэг. Өнөө орой гэхэд ажиллагаа дуусах ёстой болохоор Томми өөрөө бүр ухаж байгаа юм лээ. Артур Джон хоёрт нэг юм хэлсэн бөгөөд оройны 7 цаг гэхэд Фин та хоёртой ярихгүй бол та хоёр галт тэргийг дэлбэл гэсэн байдаг. Ер нь бол дэлбэлэх ёсгүй л дээ. Тэгээ аль болох дэлбэлэхгүй байхыг л хичээх хэрэгтэй. Харин Майклд өгсөн үүрэг нь юу вэ гэхээр номлогчийг алаад Томмигийн хүүг эсэн минь давчих бол шууд Фин рүү залгах гэсэн байдаг. Ерөнхийдөө Фин рүү залгаж мэдгдсэний дараагаар Фин наашаага шууд Артур Джон хоёрт мэдэгдээд галт тэргийг тислэхгүйгээр болох хэрэгтэй. Хэрвээ хүү аюулд орсон байх юм бол шууд тисэлнэ л гэсэн үг. За энэ хэсэг дээр Артур, Майкл, Джон гурав уулзсан байх бөгөөд
Майкл ирээд хүн алж үзснээ хэлдэг. Джон харин энэ газар Чарльз буюу Томигийн хүү байгаа гэд байршлыг өгдөг. За ингээд бүх юм эхэллээ. Томи түнэлээ өөрөө ухаад эхэлсэн байгааг эндээс харж байна. Харин Артур, Джон хоёр нөгөө дэлбэлэх газараа ирсэн байх бөгөөд Артур гал тэргэнд 6 хүн сууж явна. Тэнд сууж яваа хүмүүсийг би өөрөө сонгосон. Тэм болохоор би өөрөө дэлбэлнэ. Та эд бэлтгэлд нь туслахад л болно. Харин энэ хооронд Майкл номлогч дээр ирсэн хинэн босс вэ гэдгээ үзүүлэх гээд байж байна. Чимөө хөгийн бацаа. Намайг ирээд зүгээр алчхна гэж санаа юу. Яа. Нөгөө талд Томи үнэт идэл хадгалдаг хэсэг рүү ухаж очин дэлблээд хулгайгаа хийж амждаг. За бүх юм бүтэх гээд байна да. За тэгээд Чарльз буюу Томигийн хүү аюулгүй гэдгийг мэдсэн болохоор Майкл гэлс Фин рүү залгаа гэдэг. Фин уцаар дөнгөж мэдээг аваад нөгөө хоёрлогоо битгий дэлблээрээ гэд хэлж доосаагүй байхад тэгэд Майкл хүүг аюулгүй авчираад Полд өгдөг. Тэгтэл Томи яаран уцаар залгах нь тэр. Уцаар залгаад хүүгээ аюулгүй байгааг мэдээд бүгдээрээ Томиг нулимс туслуулж байгааг анх удаа харна. Айл гэрийн эцэг гэдэг нэр. Эхнэр хүүхэд гэр бүлийнхээ аюулгүй байдлын төлөө ингэж явж байгаа ш. Үлгэр дуурайл авчээ да. За тэгээд кино үргэлжлэх өгöd бүгдээрээ бас энд нэг зүйлийн талаар мэдэж авна. Томи нөгөө Татьянатай уулзахаар ирсэн байдаг. Яасан бэ гэдгсэн чинь тэр ухуулсан түнэл нь Татьяна ухуулъя гэсэн болохоор юм байна лээ. Ер нь бол аав ээжийнхээ үгээс зөрөөд Томигийн талд орсон гэж ойлгож байна. Яг нь нөгөөтөгөр мань Татьяна гэр бүлээ батирцсан л да бас. Тэгэд Томи хулгайлсан юмнуудаа өгөөд оронд нь мөнгөө энд авч байгаа нь. За ингээд бүх юм дууссан болохоор маш том гэр бүлийн хурал зарлагдсан байгааг та бүгд харж байгаа бах. Бүх зүйл амжилттай болсон. Яг гал тэрэг дэлбэрдэгээс бусна л да. Томийн хийсэн ажлуудынх нь хөлсийг бүгднгийнх нь урд гаргаад тавьчихсан байдаг. Тэгэд хүн болгонд хуваарлаад өгөх гэж байлаа. Артурын хөлсийг Линда босч ирж аваад "За Артур, одоо хоёулаа явъя да" гэд Артуртай бүгдээрээ салах хэлсэн юм. Артур эхнэртэйгээ Нью-Йорк явж хөдөө гараад дахиад махад ижиж 50 амьдрах гэж байгаа юм лээ. Артур энэ ч бүр нулимсаа оройл. Баяртай гэр бүл минь. Баяртай мэдөө гэд гараад явах гэж байтал Томи анадааснууд энэ удаа хитрхи өвчтэй байсан. Анх хурман дээр Артур би таныг хэрэггүй гэхэд л болчдөг байж. Тэд нар цагдаа бүрэн утгаар нь иргэшээлтэй байлгадаг хүмүүс юм байна. Артур таныг гал тэрэг дэлбэлсэн хүн алсан эргээр. Джоныг ч мөн ижил. Майкл номлогчийг алсан. Поли цагдааг буудаж өнөөсөн эргээр баривчилж байгаа. Гэтэл бүгд шоконд ороод Артур чи юу яриад байгаа юм бэ Томи? Биднийг дүүжилж штэ. Гэтэл Линда чи мо Артурыг явуулахгүй гэж гэр бүлээ тараахгүй гэсэнд ингэж байгаа өстэй. Мадгийн новш я төрлөө. Томи fuck you. Би тэднээс хүчтэй үнтэй холбоо тогтоосон. Гэд кино манд дуусдаг. Сизон 3-таа хамт байсанд баярлалаа. Сизон 4 яг энэ дээрсээ үргэлжлэх болохоор дараагийн бичлэгээрээ бүгдээрээ уулзцгаая. Баярлалаа.